За өмнөх бичлэгээр бид сүнсний зорилгоо хэрхэн олох вэ? Энэ талаар ярьсан. За одоо бол тэр сүнсний зорилго буюу үүрэг даалгавар хаанаас ирдэг юм бэ? Энэ талаар илүү дэлгэрүүлж ярилцъя гэж бодлоо. За хүн энэ дэлхийд төрөхөөсөө өмнө одоо бидний сүнс амьдрал биелүүлэх үүрэг, зорилго, хариуцлага өөрөө сонгоод ирдэг. За би энэ амьдралдаа ийм зүйл суралцаж, ийм шадрыг одоо эзэмшиж дотоод мөн чанараа ингэж хөгжүүлье гэд. Сүнс маань өөрөө үүрэг даалгавраа сонгоод ирдэг байх нэ. За харин буддын болон одоо хинду шашинд болохоор за сүнс маань өмнөх амьдралын одоо үр нөлөө буюу карма туршлага дээрээ тулгуурлаж одоо энэ амьдралынхаа зорилгыг сонгосон байдгаа гэж үздэг юм байна. Одоо хэдийгээр сүнс маань одоо тодорхой зорилго даалгавартай ирдэг ч гэсэн энэ дэлхий дээр хүл тавимгцаа тэр бүхнээ одоо түр мартдаг. За энэ мартагнал нь өөрийгөө эрж хайх, өөрийгөө таних, за үнний зүг тэмүүлэх тэр замналынх нь эхлэл болдог. Хэрвээ бид нар бүх зүйлийг мэдээж, бүх хариултыг олсон гэж бодож эхлэх юм бол одоо бидний өсөлт хөгжил, за тэр эрэл хайгуул хийх, шинэ мэдлэгийг олж авах одоо тэр байдал маань зогсох болно. За амьдрал бол тогтмол өөрчлөгдөж, шинжлэгдэж идэг. За шинэ туршлага, шинэ мэдлэг олж авах тийм зам байдаг. Тэгэхээр одоо бүхнийг мэдэх гэдэг нь үнэндээ бид нарыг одоо өөрийгөө хөгжүүлэх тэр үйл явцад маань одоо саад болж идэг учраас одоо бүхнийг мартаад ирдгээ гэж үзэж байгаа. За хүний амьдралд мэдгүй байгаа зүйлээ олж мэдэх. Ойлгохгүй байгаа зүйлсээ хайж олж суралцах. Энэ бол одоо хамгийн чухал зүйлсийн нэг байдаг. За хэрвээ бид нар бүх зүйлийг мэддэг хэвээрээ энэ хорвоо ертөнцид ирэх юм бол за бидний хүн төрлөختний оюун ухаан хөгжихгүй. За зүрх сэтгэлд маань одоо сурыг, мэдээ, хий, бүтээ гэсэн тэр хүсэл эрмэлзлэл төрөхгүй хаагдана. За амьдрал амтгүй бас сорилтгүй болж дуусгаар байна гэсэн үг. За хичнээн марцсан ч гэсэн тухайн хүний сүнсний үүрэг даалгавар нь өөрийнх нь дотоод хүсэл тэмүүлэл урам зоригоор нь илэрч идэг. За жишээ нь одоо сүнсний үүрэг даалгавар нь хөгжмийн зохиолч болох ёстой хүн байлаа гэж бодъё. Тэр хүн бол дуу хөгжмөөр дамжуулж бусдын сэтгэлийг эмчлэх, амьдралыг нь гэрэлтүүлэх. Одоо ийм үүрэг даалгавартай. За эсвэл одоо юу гэдгийг багасаа хүний одоо өвдөж байгаа хүнийг харж эмзэглэдэг. Би энэ хүмүүст ингээд туслах ёстой гэж юм мэдрэмжийг сэтгэлийнхээ гүнд байнга авсаар ирдэг. Энэ хүн одоо том болоод эмч болоод за бусдын бие махбодыг эмчилдэг болсон. За энэ бол тэр хүний бас сүнсний даалгавар эдгийг эмчлэх. За сэтгэл зүйч байж болно. Одоо сүнсний даалгавар нь үгээрээ бусдыг эмчилж идэх. Тэгэхээр ингээд зөвхөн эмчилж идэх гэсэн одоо хид хідэн жишээ авч болж байна. За эмчилж идэх гэсэн одоо мөн чанар нь нэг юм шиг сонсогдож байгаа ч гэсэн одоо үүрэг даалгавар нь өөр байна. За урлагийн хүмүүс байж болно тийм. За зорилго нь бол одоо өөрийнхөө авьяас чадвараараа бусдад урам зориг өгөх, гойцон мэдрэмжийг түгэх. За эмчлэх, багшлах, бүтээн байгуулах. За энэ бүх жишээнүүд бол одоо сүнсний үүрэг даалгавар ямар ч хэлбэртэй байж болохыг харуулж байна гэсэн үг. За хүн сүнснийхээ жинхэнэ даалгаварт хүрэхэд тэр сэтгэлийн дуудлага, сэтгэлийн гүнээс ундрах хүсэл тэмүүлэл нь хөтөлтгөө. За энэ бол одоо сүнсний дуудлага буюу дотоод зүн. Дотоод сэтгэлийн дуудлагаар дамжиж хүмүүс үүрэгтэй татагддаг гэж үздэг байх нь. За энэ нь генет сонирхол төрөх нэг зүйл рүү байнга сэтгэл нь тэмүүлэх. Зарим үйл явдлыг олон дахин давтагдах байдлаар одоо мэдэрдэг гэсэн үг. За сүнсний үүрэг нь зөвхөн өөрийгөө төдийгүй бусдыг ч гэсэн одоо гэрэлтүүлж нийгэмд эерэг өөрчлөлт авчрахад чиглэгдэж болтгоо. За гэхдээ ихэнхдээ энэ үүрэг даалгавар хүнд сорилттой замаар ирдэг. За
бэрхшээл бол тэр замын нэг хэсэг. За бэрхшээл бол одоо таныг үүрэгт чинь улам ойртуулах тэр сорилын шат гэж тайлбарладаг. За энэ нь биднийг одоо шинэ түвшинд хүрэхийн тулд хийгдсэн сорилт. Тэр бүх зүйлийг давах тусам сүнс маань улам боловсрдог. Үүнийхээ тусламжтайгаар хүн илүү хүчтэй, амжилттай болдог. За бэрхшээлүүд бидний сүнсийг боловсруулдаг сургамжууд юм аа. За үүргээ умартах үед юу болдог вэ? Дотроо хоос орж, амьдрал утгагүй санагдаж, за ямар ч зориггүй юм шиг, ямар ч ажил, харилцаа, сэтгэлийг чинь гүйцэд хангадаггүй. За харин сүнснийхээ замдаа нийцсэн үед бүх зүйл өөрөөр мэдрэгдэж эхэлдэг. Та амьдарч эхэлдэг. За сүнсний замаар алхах үед ямар мэдрэмж төрдөг вэ? За энэ бол энергийн түвшинд нөлөөлдөг гинэт бүх зүйл зөв холбогдож эхэлдэг. Та зөв газараа зөв цагтаа байна гэсэн мэдрэмж байнга төрдөг. За зөв зам дээрээ явах үед амьдрал флоу буюу урсгал метод бүх зүйл өрнөдөг. Тохиолдлууд давхцдаг, тайвшрал мэдрэгддэг. За хүн бүрийн зам өөр ч гэсэн сүнснийхээ үүрэгтэйгээ нийцэж амьдрна гэдэг нь за дотоод амар амгалангийн тийм гүн гүнзгий мэдрэмжийг авчирдаг байх нь. За хэдийгээр бид нэр сүнсний зорилгоо олохын тулд олон даваа бүтлгүүдэл саад нухчаатаа таардаг ч гэсэн энэ бүхэн өөрийг чинь зөв зам руу чиглүүлэгч байдаг. Тэр саад бэрхшээлүүд зөвхөн биднийг төсвөр төвчээртэй ухаалаг болгож илүү хүчтэй хатуучлалтай болгохын тулд одоо биднэрт учирч идэг гэсэн үг. Яг шатны гişгүүр шиг. Хэрэггүй гişгүүр гэж байдаггүйтэй адилхан. За шатны гişгүүр болгон заавал хэрэгтэй, шаардлагатай алхам байдгаа гэсэн үг. За бид нар амьдралынхаа замд алдаа дутагдал гаргах, зовлон бэрхшээлтэй таарах ч гэсэн за тэр бүх зүйл биднийг зөв зам руу чиглүүлж, өөрийгөө ойлгож, туршлага хуримтлуулахад тусалдаг гэсэн үг юм байна. За тийм учраас одоо амьдралаасаа хасаад хайчмаар хэрэггүй гэж одоо бодогдох тэр зүйлсийг ч гэсэн нэг төрлийн туршлага, өсөлт гэж хүлээн авах нь чухал шүү. За эцэст нь гэж хэлэхэд хэрвээ бүх зүйл зөрчилдөж, сэтгэл чинь хоосорч байгаа мэдрэмж төрөөд байгаа бол за таныг дотоод зорилгоо эргэж харах, за чиглэлээ шинжлэх хэрэгтэй гэдгийг сануулж иж болно. Тийм учраас өөртөө асуулт тавьж сүнсээ сонсохыг оролдоорой.